10 дугаар тест 9 дугаар бодлого. За ангийн 40 сурагчаас 26 сагсан бөмбөгөөр 25 нь усан сэлэлтээр 27 цаанаар хичээлдэг. За 15 сурагч бол сакс ба усан сэлэлтээр, за 16 нь бол сакс цаана, 18 нь бол цаана усан сэлэлтээр бол хичээлдэг. Нэг сурагч бол биеийн тамираас чөлөө авсан бол хэдэн сурагч одоо зөвхөн ганц одоо спорторуудаа хичээлдэг вэ гэсэн мэдээллийг олох юм байна. За тэгэхээр илэрвэнийхээ диаграмыг бол зурх ёстой. За эхнийхийг нь бол саксаар тоглодог. За энд бол усан сэлэлт. За энэ нь болохоор цаана гэж. За тэгэх юм бол эндээс бол саксан бөмбөг тоглодог 26 гэсэн, усан сэлэлтэнд 25. За цаанаар бол 27 хүүхэд явдаг гэсэн. За сакс болон усан сэлэлтээр бол 15 сурагч гэхээр энд бол бичигдэнэ. За 16 сурагч болохоор цаана ба сакс гэсэн учраас энэ бичигдэж байна. За цаана усан сэлэлтийнх бол 18 гэсэн учраас энэ хөтөлцөлд бичиж байна. За тэгэхээр гурвууланд нь одоо явдаг хүүхдийн тоог бол олчээ. Гурвууланд нь явдаг хүүхдийн тоог бол яаж олох вэ гэхээр за эхлээд 40 хүүхэд байгаа гэсэн тэндээс бол нэг хүүхэд чөлөө авсан гэхээр 39 хүүхэд бол биеийн тамираар хичээлж байгаа гэсэн үг. За одоо тоолгоо хийнэ. За саксанд явсан 26 гэдэг гараа үргэлжлэн усан сэлэлтэнд 25, цаанаар хичээлдэг 27 гэдэг ингээ үргэлжлэнгүүт энэ 26 нөхөрт энэ 25 хүүхдийн тоолоход энэ нөгөө сакс болон усан сэлэлтэнд хичээлдэг энэ 15 хүүхэд бол 2 удаа тоологдчихж байгаа. За тийм учраас нэг удаа хасчих ёстой. Мөн 18 бас 2 удаа, мөн 16 бас 2 удаа тоологдчихж байгаа. За тэгэхээр энэнийг оллоод за энэ дээр бол яг хөө мэддэхгүй байгаа x гэдэг энэ голд гурвангаар хичээлдэг хүүхдийг x хичээ. За ингээд энэ нийлбэрийг бодоход бол яг хөө 39 гарч явах ёстой. За эндээс бол x олно гэсэн үг. За ингэж болохын тулд за энэ хоёрыг бол хасчээ 10 болно гэсэн үг. За хэлбэрхэн байдлаар хасах байгаа учраас за 26-аас 18-ыг хасчвал 8 болно. За 27-оос 16-ыг хасчвал 11. За тэгэхээр 19 тэнцүү. За 38 тэнцүү. За 8 дээр 11-ийг нэмээд 20-ыг нэмчвэл 29 дээр нэмэх нь x гэсэн үг. За эндээс бол 10 сурагч бол гурвуулангаар нь хичээлдэг гэсэн үг. За энэ бол за гурвууланд нь байдаг гэсэн үг тийм. За одоо бид нарт бол зөвхөн нэг спортоор гэсэн тийм. Зөвхөн ганц спортоор хичээлдэг гэсэн. Тэгэхээр энд ингээд би бодчихъя. За энэ шараар буцаад хэсгийн юг бол олоод бол хасах ёстой болчихно гэсэн үг. За тэгэхээр шараар буцсан хэсгийг олохдоо бол яг хөө бас тооллого хийчтэй. Сакс болон цаанаар хичээлдэг гингүүд 16 хүүхэд байгаа. Сакс болон усан сэлэлтээр гингүүд 15. Сакс болон усан сэлэлт болон цаанаар гингүүд 18 гэж тоолчонгууд энэ голд байгаа нөхөр бол яг 3 удаа тоологдчихж байгаа. 15-д, 16-д, 18-д гэд 3 удаа тоологдчихж байгаа. Тийм учраас 2 удаа хасчих нь буюу 20-ыг бол хасчихна гэсэн үг. За эндээс бол эхний хоёрын нийлбэр бол 31, 31-ээс 20-ыг хасчвал 11, 11 дээр ингээд нэмчвэл 29 болох нэ. За тэгэхээр нийтдээ бол яг үгээр 39 сурагч бол байгаа. 39-ээс 29 асчвал 10 сурагч бол яг зөвхөн ганц юугаар тийм. Зөвхөн нэг спортоор хичээлдэг гэсэн одоо зүйл гарч ирэх юм л дээ. За энд бол яг үгээр энэ хоёр хариу бол яг адилхан юм шиг харагдаад байна. Гэхдээ бол ийм байх бол албагүй шүү. За энэ бодлогон дээр бол яг ингээд адилхан юм шиг гарчлаа.